Сайн мэцхан зөвчтэй 7 хоног бүрийн 5 гарагт үзэгч та бүхэнд хүрдэг Төв аймгийн цаг нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэж байна. Хүлээн авч үзнэ үү. Төв аймгийн хэмжээнд өвлжилтийн бэлтгэлийг эртнээс хангах зорилгоор 2019 оны 5 дугаар сард өвлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор засаг даргын захирамжаар халаалт дуусгаас өмнө халаалтын хугацаанд доголдож хүндрэл үүсэж болзошгүй байршлыг тогтоон засвар үйлчилгээ хийх төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллажээ. Энэ хүрээнд дэд бүтц Төв Сүрэнгийн өвлжилтийн бэлтгэл ажлыг хангаж хөрөнгө оруулалт их засварын ажлыг гэрээний хугацаанд багтаан ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Төв аймгийн хувьд 27 сумтай засаг захиргааны хамгийн олон нэгжтэй учир сумдыг төвлөрсөн халаалтын системд холбох ажлыг ээлж дараатай зохион байгуулсаар байгаа юм. 2017-оос 2019 онд хувийн хөрөнгө оруулалтаар 8 сумыг төвлөрсөн халаалтын системд холбосон бөгөөд ингэснээр Төв аймгийн 23 сум төвлөрсөн халаалтын системд холбогдож иргэдийнхээ ая духтай орчинд ажиллаж амьдрах, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Төв шандын дулааны эрчимчний газраас өвлжилтийн бэлтгэл ажил 100% хангагдаад өнөөдөр 164 аж ахуйнэгч 43 төсөвт байгууллага 2300 айл өрхийг дулаанаар хангаа явж байна. Манай халаалтын 9 хэсэгтэй дээрээс нь усан хангамжийн 5 гүнээ удаг 2 өргөх станц нөөцийн сан гээд бүх газруудаа өвлжилтийн бэлтгэл хангагдаад ажиллаж байна. За өвлжилтийн бэлтгэл ажил дээр гол хүндрэлтэй асуудал байсан нүүрсний асуудал. Нүүрсний асуудлыг Тэзүү компани шатагараад нүүрсээ нийлүүлж чадсан байгаад өчигдөр бид нэр төлөөлөл удирдах зөвлөл оролдуулад ямар ч үсэн нүүрснийхээ асуудлыг шийдсэн. Ингээд бол өвлжилт авахд бол хүндрэлтэй асуудал байхгүй болж байна. Өвлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нэг 100 гаруй айл өрх ямар ч үсэн дуудлага түншлэгээ хийлгээд гэр орондоо засвар хийлгэсэн. Ер нь бол голцоо бол манайх чинь хончин байрнууд гэхэд чинь 70-80 оноос хойш байж байгаа тийм байрнууд жишээ нь Дэвицийн байр, Идлийн үйлдвэрийн байр гэдэг байхад тэдний шугамжуулж бол угаасаа муутчихсан. Дотор нь бөглөрөлт үүсчихсэн тийм байгаад. Тэгээ нэг айлын шугамжуулжнээс болоод нөгөө айлууд нь охирдог асуудлууд нэлээд гардаг. Тэгэхээр бол одоо 1.5 давхар жишээ 1.5 давхрын босоо өстэй гэхэд тэр чигтээ шугамаа солиулах ч юм уу айлууд нь хоорондоо ярьж байгаад тэгэх юм бол бидний ажил хүндрэлгүй асуудал болно л гэсэн тийм тооцоотой байдаг. Нэг айл дангаараа солиулаад явахад одоо жишээ нь 5 давхрын айл дангаараа солиуллаа гэхэд 3-4 давхартаа бөглөөтэй байх юм бол тэгэл тэр солиулсан айлч халахгүй нөгөөдөл нь шалахгүй тийм асуудал байдаг байхгүй. Тэгэхээр яг босоо өстэйг босоороо тэр чигтэн солиулвал асуудал байна. За Баян сумын хэмжээнд 2019-аас 2020 оны өвлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг Сумын засаг даргын 2019 оны 5 сарын 23-ны өдрийн А64-р захирамжаар байгуулагдсан ажиллаж байна. За Баян сумын хэмжээнд Төв Сүрэн газрын өвлжилтийн бэлтгэл ажил 80% хангагдсан. За Сумын засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг байгууллага бүр дээр бас өвлжилтийн бэлтгэл ажлын ажлыг хангах төлөвөө гаргуулсан батлуулан ажиллаж за явцад нь бол 9 сарын 10 донос өмнө хяналт шалгалтыг хийж үүрэгжүүлэн за тодорхой хэмжээнд өвлөлтийг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаараас хилцүүлж ажилласан. Өнөөдөр бол манай Төв Сүрэн өвлжилтийн бэлтгэл ажил бол ямар нэгэн байдлаар бол одоогийн хэвийг ингээ хөрвүүлэн явагдаж байна. За өнгөрсөн онд бол манай Баян сум төвлөрсөн халаалт системд холбогдоод энэ оны хүрээнд бол ямар нэгэн одоо халаалт төлөөлөл эхэлтэй холбогдуулаад ямар нэгэн одоо инженер шугам сүлжээний бол асуудал байхгүй юм хэвэн байгаа. Тэгээд нүүрсний нөөц бол одоогийн байдлаар бануурын нөөцийг нэг 50 тонн нөөцөд нь авчихсан ингээ юм байдлаа. За энэ онд бол шинээр айл өрхийг төвлөрсөн халаалтын дулаан холбох ажлыг бол одоогоор бол яг нэг 14 айлын өргөдөл ирсэн. За эднийг бол бид нэр сумын намын газраас холбогдох одоо Heat Power Tech компани удирдлагуудаа санд тустай тавиад энэ намар 10 сартаа багтааж дээрх айлуудын хүсэлтэйг шийдвэрлүүлж орон нутгийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж болгоороос төвлөрсөн халаалтын сэдвэнд холбох ажлыг бас хэрэгжүүлэхээр ингэ төлөвлөлөө ажиллаж байна. Түүнчлэн өвлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нүүрсний нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч дулааны үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад хэрэгцээтэй нүүрсний 30% нөөцлөх өөрөг чиглэлийг өгч нүүрс нөөцлөхөд шаардагдах 419 сая төгрөгийн урьдчилгаа санхүүжилтийг олгосон байна. Аймгийн хэмжээнд халаалтын хугацаанд нийт 86.3 мянган тонн нүүрс, үүнээс 100 мод сум 52 мянган тонн нүүрс шаардлагатай байгаа юм. 2019-с 20 оны халаалт төвлөрөлд юу байсан л та.
манайх нэг тоогоо урд жилүүд бол одоо тоогоогоо цороод их муу байсан. Тэгээ энэ жил тоогоо 2 тоогоо шинээр нэмж хийсэн. 2 тоогоо маш сайн ажиллаж байгаа. Шал маш сайн авч байгаа. Тэгээд нөгөө хурдны бойлор байсныг шинжилээд ялцсан бойлор болгож дулааны юуг нь бас нэг зарцуулт багтаа тийм ялцсан бойлор тавьсан. Тийм хөө шинжилтүүд хийгдсэн. Ер нь дэвшилттэй гэдгээрээ байгаа тэр чинь юу л да нөгөө дулаан шингээлт багтаа байхгүй юу. Тэгээ нөгөө юугаараа хурдны бойлор гэсэн дулаан маш их зарцуулдаг. Тэгжээж нөгөө хэрэглээний халуусыг халааж өгдөг байхгүй юу. Тэгээ тэрийг ялцсан бойлор бол давуу талтай. Моён захилгаан хангамжийн чухам сүлжээний 600 сая төгрөг зарцуулан захилгааны засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн бол улаан хангамжийн чухам сүлжээнд 1 тэрбум 332.7 сая төгрөгийн засвар үйлчилгээг хийж төв цорын газрын үйлчлэлтийн бэлтгэлийг хангаж байна. Баян цэгцэм төв цорынгийн үйлчлэлтийн бэлтгэл ажил 90% хангагдаад байна. Ерөнхийдөө төсвийн байгууллагууд тайлбархууд үйлчлэлийн бэлтгэл ажлыг ер нь хангаж дуусгах тийш хандаад байна. За Баян цэгцэмийн энэ жилийн өрөөний жил бүтээн байгуулалтын ажил бас хийгдсэн байж байгаа. Энэ жил сумын 90 жилийн бүтээн байгуулагдаж 500 гаруй сая төгрөгийн хандив цугуулж, үүнээс 300 сая төгрөг нь бүтээн байгуулалтын ажилд бас ингээд зарцуулагдсан байж байна. Мөн улс аймгийн хөрөнгөөр 200 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил бас сум орон нутагт хийгдсэн. Нийтдээ бас 700 гаруй сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил бас хийгдсэн сайхан жил болж өнгөрч байна. Энэ жил ерөнхийдөө намар сайхан, налайсан, ургац ер нь ариун ийм сайхан жил болж өнгөрч байна. За суурингийн үйлчлэлийн хувьд бол аргалан дэлж улсын үйлдвэрийн газар байна. Засвар үйлчлэгийг бүрэн явуулсан. Хотын засварын ажлыг бас нэлээд зөвлөөр дотор нь төслийн 100 тавьж хөлтөй сэргийл гарах хэмжээ авсан. За тоогоонуудын засвар бас нэлээд эрэгтэй байгаа. Сүүлийн жилүүд манайх бас хэдэн тоогоонууд нас цоороод нэлээд асуудал үүсэж байгаа. Тэгээ энэ жил бас хуучныг ямарч саргалаад канал хийцсээр хийгээд тэгүүлж хөдөлთა аймгийн хөгжлийн болон эхлэлтэй яг ер нь шин тоогоомоо сумдас зардах боломж байна гэдэг хүсэлт тавьсан баг. За энэ үйл бол манайх энэ нүүрсний хувьд бол 1200-аас 1500 тонн нүүрс аргалан дэлж улсын үйлдвэрийн газар хэрэгэлдэг халаалтанд. За одоогор бол яг нүүрс бол манайх тендер бас 2 дахин зарлагдаад саяхан тендер Блэксгүй Пуртун гэдэг компани шалгарч чад түүхний нөөцийн нааш нэвтрүүлэхгүй бас нэлээ зам янз бүрийн дээр бас саад бишэлт байгаа. Тэгээ нүүрс бол одоо өнөөдөр л ирж байна. Манай үйлчлэлийн нүүрс. Тэгээ хэвийн ажиллаад орон зохион явж байгаа. За байгууллагуудын хувьд бол энэ жил дөрвийнхөө одоо урсгал зардлаараа үйлчлэлийн бэлтгэл ажлыг ерөнхийдөө хансан хийж байгаа. За ойр зургийн одоо цонх хаалганы дулаалга жижиг сажиг одоо албаагч болон вакцины шалтгааллах тийм жижиг сажиг асуурын юмнууд бол одоо хийгдэж явж байна. За томоохон одоо үйлчлэлийн бэлтгэл хийгдсэн ажил бол орон нутгийн үйлчлэлийн сангаар 23 сая төгрөгөөр сургуулийн хичээлийн байрны асуурыг вакуум цонхоор сууч цонхоор одоо шиг дулаалттай байсан. Тэгээд вакуум цонхоор одоо хийх ажлыг тендер зарлаад хан конструкшн гэдэг компани хийгээд богино хугацаанд хийгээд хүлээлт өгсөн байгаа. За үйлчлэлийн бэлтгэл ажлын өрөөнд цэцэрлэг дээрээ бас 19-с 20 оны төлөвлөгөө гаргаж ажилласан. Төлөвлөгөөний дагуу гадна нарийн цэргийн байгууламжтай болсон байгаа 24 сая 934 мянган төгрөгийн өртөгтэй. Тус хөрөнгийн маань болохоор сумын засаг дарга сум орон нутгаас ивент итгэсэн. Тэгээ одоо юу маань бохрын цоног маань ажиллаад хүлээж аваад ажиллаад явж байна. Атмар компани гүйцэтгэсэн байна. Тэ. Гадна тогтчлолтонд болохоор фасадны өнгөлгөө засвар хийгдсэн байгаа. Тэгээд энэ сантехникийн чухам сүлжээг мэрэгжлийн асуудалтай үзүүлснийхэн дагуу ер нь үйлчлэлтийн бэлтгэл ажлыг хангацсан байна.
2019 оноос 2020 он Төв аймгийн хэмжээнд 4.9 сая толгой мал өвлж байна. Үүнтэй уялдуулан отор нүүдлийн асуудлыг бодлого зохицуулалтаар ханган ажиллаж байна. Аймгийн нийт нутгаар намаржилтын байдал хэвийн ихэнх сумд өөрийн нутагтаа өвлжих боломжтой гэдгийг онцолсон. Отор нүүдлийн хувьд Хэнтэй аймгийн Хэрлэн, Баян улааны отрын бүс нутагт 7 сумын 182 өрхийн 170.3 мянган мал, Хөөхтэл, Чилэнгийн бүс нутагт 4 сумын 89 өрхийн 66.2 мянган мал, Өөрийн аймгийн нутагт 15 сумын 146 өрхийн 100 мянган толгой мал өвлжиж хаваржих урдчлан тооцоо гарсан байна. Бид нар аймгийн засгийн санаачлагаар уламжлалт аргаар гар тижэл бэлтгэх хаян гээд 3 жил өрнүүлээд ажилласан. За энд бол манай аймгийн сумд бас их сайн идэвхтэй оролцдог. 18-аас дээш насны бүх хүмүүсийг бид нар энд идэвхтэй оролцуулах зорилгоор бид нар анх зарлахад нь зөвлөмж, урайлаг гаргаад бүх сумдаа хөргүүлсэн. За энэ жилийн хувьд бас энэ гар тижэл бэлтгэх хаяна өрнүүлээд ажиллаж байгаа. Одоогийн байдлаар бас нэлээд сайн оролцож байгаа байгууллагууд байна. За 3 жил бид цагдаагийн газар нэлээд сайн оролцож, газрын харилцаа барилга хотын газар, орон нутгийн өмч, за эрүүл мэндийн газар ингээд сумдынхан, за сум сургууль цэцэрлэгүүд гэд бол нэлээд идэвхтэй оролцдог байгууллага иргэд бол байгаа. Нодлон 2018 оноос хойш малчтад хадлагын чөлөөт бүс газар тогтоож гисэн байгаа. Нийтдээ 1000 орчим га хадлагын талбайг нэг малчин өрхөд 10 гагаар тооцоолж хойрлж өгдөг жил болгон. Тэгээд тэрнгөөс ерөөдөө бригад бүлгээр ажиллаад хадлагаа бэлтгэж авдаг байгаа. Тэгээд мөн авдрантай аманд болохоор нэг 400 га, инхийн аманд нэг бас нэг 400 га талбайд ногоон тижэл ургамал тарилдаг. Энэ манай сумын аж ахуйн нэгж болон хувир гэдэг. Тэгэд нийтдээ 800 орчим гагаас ногоон тижэл хороож авч бас ард иргэд зохимжээр борлуулдаг байгаа. Аймгийн засаг даргын өвлжилтийн бэлтгэл ажил хангах тухай захирамжийг үндэслэн сумбар ажлын хэсэг байгуулан орон нутгийнхаа онцлог тохируулан өвлжилтийн бэлтгэлийг ханган ажиллаж байна. За аймгийн засаг даргын 2019 оны 5 сарын 2-ны 259, за Баян сумын засаг даргын 5 сарын 23-ны өдрийн 64 тоод захимж гарч өвлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар сумын засаг даргаар ахлуулсан 13 хүний бүрэлдэхүүнтэй 23 төрлийн ажил хийхээр төлөвлөж ажиллаж байна. Өвлжилтийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 70% явж байна. За тижээлийн ургамал сумын хэмжээнд нийтээ 70 тонныг хурааж авч байна. За энэ жил өөрийн орон нутагт малчид өвлжих талаар нэлээд бас бэлчээрийн асуудал гарч байгаа учраас зарим малчтаас отор нүүдэл хийх саналууд ирж байна. За бид ойролцоо сум Хинти, Дундгов, Дорногов, Сүхбаатар гэсэн энэ сумдууд дээр үндсэндээ отрын нүүдэл хийх чиглэлийг бол тодорхойлоод байж байна. За өнгөрсөн 7 хоногт бас Хэрлэн, Баян улааны нутаг, Хинтийн нутаг, Сүхбаатарын нутгаар бас бэлчээрийн газрыг яваад үзээд ирсэн. За нийтдээ сумын хэмжээнд Жавчирвагийн 104 малчин, нийтдээ 48077 толгой богмал. За сумын хэмжээгээр нийтдээ 99987 толгой мал отор нүүдэл хийхээр ийм тооцоо гарсан байгаа. Манайх 84 мянган тоо толгой мал өвлжин. Одоо өвлжилттэй нийтдээ 316 өвлжөө хаварж байгаагаас нийт 316 өрх маань ерөнхийдөө өвлжилтийн бэлтгэл ажлаа ханган 10 малчны бүлэг нь 10 га газартаа бол ногоон тижэл тариалсан байгаа. Үүнийг ерөнхийдөө техникийн тусал зааваад хураагаад ерөнхийдөө өрхүүд дээр хуваагаад ногоон тижлийнхаа өвлжилтийн малын тижлээ бэлтгэж чинь сумын засаг даргаар засаг даргын захирамжаар 2 багийн засаг даргатаа бол ерөнхийдөө өвлжилтийн бэлтгэл ажлыг нэг өрхөд ногдох тижээлийн нормыг нь бол зааж өгөөд нэг айлд бол ерөнхийдөө 2 тонн өвс гар тижэл бэлтгэх хаяны хүрээнд бол ерөнхийдөө бичгийг
албан тавтар хувьд бол мэдэгдээд одоо үйлчлэлийн бэлтгэл ажлыг ер нь хангаа ажиллаж байна. Баянцэгт сумын малаж хойн үйлчлэлийн бэлтгэл ажил хангалт хэвээ явагдаж байна. За юун дээр энэ жил одоо сумын хэмжээнд 95,092 толгой мал. За хонь толгой жил сүнсээр 174,440 толгой мал. За 361 өрхөд өвлжих төлөвтэй байна. За Баянцэгт сумын хэмжээнд 8 хадлангийн салаа хадланд гарсан. За нэг салаа орхон тулд Сэлэнг аймгийн орхон тул сумд дахиад 7 салаа бол сумын хадлангийн талбайд хадланд гарсан байгаа. За сумын хадлангийн талбайд гарсан салаадууд бүгд ер нь бууцсан. За орхон тулаас гарсан хадлангийн нэг салаа бол одоо буугаагүй байна. За сумын хэмжээнд 5263.2 тонн хадлан бэлтгэх төлөвлөгөөний дагуу ажиллаж одоогоор 3986 тонн хадлан бэлтгэсэн байна. За сумын хэмжээнд гарт хижээл 1083 тонн гарт хижээл бэлтгэх төлөвлөгөөний дагуу ажиллаж одоогоор нэг 615 тонн одоо гарт хижээл бэлтгэсэн байна. Ер нь бол гарт хижээлийн аяны хүрээнд төсвийн таван байгууллагад сумын нөөц бүрдүүлэх зорилгоор засаг даргын захирамж гарган ажиллаж байна. Ер нь бол төсвийн таван байгууллагын албан хаагчид 9-өөс 12 дугаар ангийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид. За энэ эдгээрээс нэг албан хаагч нь 6 кг-аар тооцож за нөөцөө бүрдүүлэхээр захирамж гарсан. За одоо эх 7 хоногоос бол жигдрээд нөөц төвлөрүүлээд явчихна. Багийн засаг дарга нартайгаа хамтран малаж хойн үйлчлэлийн бэлтгэл ажлыг хангуулах 13 заалт бүхий шалгуур үзүүлэлтийн дагуу үүрэг даалгаврын малчтад мэдээлэл хүргэн ажилласан. За одоогоор малчтын одоо 13 заалт шалгуур үзүүлэлтийн дагуу үйлчлэлийн бэлтгэл ажлыг хангах үзүүлэлт бол 70% та явагдаж байна. Төв аймгийн засаг даргын захирамжаар малчин мал бүхий эргээд 121.8 мянган тонн хадлан 30.5 тонн гарт хижээл бэлтгэх үүрэг чиглэлийг өгчээ. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар 3335 тонн хадлан 385 тонн гарт хижээл бэлтгээд байна. Монгол улсын засгийн газраас аймаг сумдыг аюулгүй нөөц бүрдүүлэх хүрээнд 3080 тонн өвс, 1450 тонн хижээл нөөцлөх үүрэг чиглэлийг өгсөн бөгөөд өнөөдрийн байдлаар Төв аймаг аюулгүй нөөцтэй 3080 тонн өвсөө бүрэн бэлтгэж 150 тонн хижээл бэлтгэсэн байна. 2017 Төв аймгийн засаг даргын захирамжаар гарт хижээл бэлтгэх аяныг зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэхүү аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон байгууллага аж ахуйн нэгжүүдийн малчидтай гарт хижээл бэлтгэн өгч байна. Жил болгон аймгийн засаг даргын захирамжаар малчин мал бүхий иргэдийн бэлтгэх өвс хижээлийн төлөвлөгөө даалгаврыг сумдтай хөргүүлдэг. За энэ оны хувьд бол малчин 2019 онд малчин мал бүхий иргэд маань 123 мянган тонн хадлан бэлтгэх төлөвлөгөө даалгавартай. За энийг болохоор нөгөө сумдаа малын тоогийн малчин өрхтөнд харьцуулаад талгээрийн сум, хангаан сум, газар тариалан бүхий сумд гэдэг ингээд бид хойрлоод өгсөн 123 мянган тонн хадлан бэлтгэхээс яг одоогийн байдлаар нэг 61 мянган тонн буюу 50% нь бэлтгэгдсэн явж байгаа. Мэдээгээр бол ерөнхийдөө бол хадлан бэлтгэл энэ жилийн үед манай аймаг бас зуншлах хэдийн оройтсон ч гэсэн хадлан бэлтгэлийн ажил бол одоо яг сая сүүл 9 сарын дулааныг ашиглаад бол нэлээд эрчимтэй явагдсан. За хадлагын салаад 151 хадлагын салаа ажиллаж байгаа. За 151 хадлагын салаанд 2360 гаруй хүн ажиллаад за бага орын трактор хэд нэг 1000 гаруй за том орын трактор нэг 300 хэд ингээд техник тоног төхөөрөмжүүд бол нэлээд ажиллаж байгаа. За энэ 151 хадлагын салаадын маань тодорхой хэсэг нь болохоор Дорнод, Хинтээ, Сүхбаатар, Сэлэнг аймагуудад ажиллаж байгаа. За бусад салаад нь болохоор яг өөрийн орон нутгаас хадлангаа бэлдээд ингээд сумынхаа аюулгүй нөөц болон малчдаа хямдралтай өнөр ингээд борлуулад малчдынхаа хэрэгцээг нь бол ингээд нийлүүлж байгаа. Ах нь Төв аймаг нэгдүгээр малчин хоо. Өвлжтийн бэлтгэлэл ах нь бол дүндээ 90% тайвал бэлтгэсэн байгаа. Ер нь манай багийнхан ч гэсэн ер нь өвлжтийн бэлтгэлийг сайн бэлдсэн. Энэ жил бол өвлжтийн бэлтгэлийг амжилттай өвлдөг амжилттай авах хавртай амжилттай золох хаа гэж бодож байгаа. За өвсний гарц бол ерөнхийдөө энэ жил бол гайгүй
энэ жил гайгүй гарсан. Баян ханга ургацсан гайгүй гарсан. Энэ жил өвлж отор нүүдэл дэштэйшээ сом өөр нутаг руу бол хийхээргүй бүх багийн иргэд маань багада нутагда өвлжөхөөр бүгд төлөвлөсөн. Бүгд өвлжтгэн бэлгэлийг базаацсан, өвлжтгэн бэлэг хангацсан байгаа. Манай сум бол нодлонгоос хойш мал цөөхөн байдаг тийм газарт малчдад манай багийн нутагт малчин болгонд 10 га газар хадлангийн талбай олгосон. Тэгээд одоо тэр хадлангийнхаа талбайгаас хадлангаа бэлдэж байгаа. Энэ жил одоо хадлан тэжээлээ бэлдээд одоо саянаас дуусч өвс тэжээлээ татаад ингээд базаагаад авцсан байж байгаа. Өвлжилтийн бусад ажлууд бол одоо хангагдж л байна. Хожир гар тэжээлгээд. Манай сумын хувьд энэ жил хур бороо сайтай сайхан жил ер нь гадагшаа нэг хотор нүүдэл хийгээд шаардлагагүй шахал болов гэж би бодож байгаа. Хадлан тэжээл цаа авсан. Өвсний гарц өвлжилтийн өвлжээ хавржааны газар ургац бол сайхан ургасан. Сумын болон багийн нийт малчтаа өнтөө сайхан өвлжөөрэй. Хадлан өвлжилтийн бэлтгэлээ сайн гараа гэж хүсье. Түнчлэн үйлчлэлтийн бэлтгэлийг хангаж бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх ажлыг зохион байгуулсаар байна. Төв аймгийн хэмжээнд нийт хотын 70 орчим хувьд нь үлийн цагаан ухтан тархсан бөгөөд 2019 онд аймгийн засаг даргын нөөц сан бусад иргэн аж ахуйн нэгжийн 378.8 сая төгрөгийн хөрөнгөөр 154.1 мянган гад талбайд бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэж байгаа юм а. Мөн жилбэр улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр 20-30 худаг шинээр гаргаснаар бэлчээр өсчүүлэлт аймгийн хэмжээнд 69.7% хүрч малчин өрхийн усан хангамж 97.5%, өсчүүлэгдсэн бэлчээрийн талбай 3.2 сая гад хүрч аймгийн хэмжээнд 2868 худаг ашиглагдаж байна. 2019-с 2020 онд хүнсэнд хэрэглэх зах зээлд нийлүүлэх малын урьдчилсан судалгаагаар нийт мал сүргийн 31% буюу 1.4 сая толгой малыг хүнсэнд болон зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. Мал эрүүл мэндийн тухайд аймгийн мал эмнэлгийн эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх хөтөлбөрт 2,130,477 толгой малыг хамруулсан бөгөөд нийт 1,150 мянган метр квадрат талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөн нийт талбайн 77%-ыг хамруулжээ. Мөн халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлэх 12 нэр төрлийн вакцинжуулалтанд 1,467.8 мянган мал хамруулахаар төлөвлөн 1,330.6 мянган малыг хамруулсан бөгөөд халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээ 91%-тай, эмбио бэлтгэл нийлүүлэлт 100%-тай хэрэгжиж байна. За малчид маань одоо ингээд энэ жилийн хувьд болохоор бас нэг сайхан налгаар намар болоод байна. Тэгэхээр хүмүүсийн бас ингээд гадаа ийм сайхан дулаахан байгаа болохоор бас хүмүүс ингээд налгаа 50 болчдөг юм байна. За одоогийн байдлаар бол цагаараа өртөлсөн мэдээгээр бол 10 сарын эхний 4 хоног 4-5 хоног нэг жоохон шуурхтай цэврүүн байна гэсэн мэдээтэй. Ерөнхийдөө 10 сар бол дулаахан байна. За 11 сард бас гайгүй гэсэн мэдээ өртөлсөн прогноз гарсан байгаа. За малчид маань тэгтээ бас ингээд тайвшраад ажиллахгүй. За одоо бид нар өвөлдөрт болдгорол болно. Тийм учраас одоо малдаа ангилалт заацалтыг хийх хэрэгтэй. Малдаа яг ингээд хүрэлцэг өвс тэжээлийн бэлтгэх хэрэгтэй. Хашаа ороогоо дулаалах хэрэгтэй. Юуны төрөнд малчин хүн өөрийнхөө хувийн бэлтгэлийг бас сайн ангах хэрэгтэй. За өөрөө болохоор эрүүл мэндийн үзлэгтээ хамрагдах хэрэгтэй байна. Өвөлдийн яг хэрэгцээний яг өвлийн 4 сарынхаа хүнсний хэрэгцээ төлөө төлш уус ундаа гэдэг ингээд бас нийлээдгүй бэлтгэл хангах шаардлагатай байдаг. Олон улсад Ахмадын өдрийг тэмдэглэж эхэлсний 29, Монгол улсад тэмдэглэж эхэлсний 27 жилийн үед тохиолдуулан Төв аймгийн засаг даргын тамийн газар Ахмадын хороо хамтран аймаг орон нутгийн хөгжил цэцэглэлтийн төлөө 2 сэтгэлээр зөвтгөж өнөөдрийн сайхан ирээдүйд түүжилсэн Ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэн баярын хурлын арга хэмжээг Монгол Тургатан театрын их танхим зохион байгууллаа. Энэ өдөр Монгол улсын засгийн газрын шагнал болох хөтөлбөрийн гавьяаны улаан төвийн одонгор лавг сүрэн соёлын тэргүүн ажилтан цол тэмдгээр 100 мод сумын 3 дугаар багийн Ахмад настан баян
үйлдэл нарыг шагнасан юм а. Муу аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор төрийн болон хувийн хэвшлэн байгууллагад 40-оос дээш жил үүнээс Төв аймагт 20-оос доош жил ажиллах хугацаанд хөдөлмөрийн өндөр бүтээл гаргаж өөрийн мэдлэг чадвар ажлын дуршлагыг залуу хойч үедээ өвлүүлэн этвэг санаачлагтай ажиллаж байгаа Баян Жаргалан сумын Ахмад Настан, Жогсмын Бацэсэн, Борнуур сумын Ахмад Настан, Шарын Бадарч, Бүрэн сумын Ахмад Настан, Даваа содмын Бүргэд, Заамар сумын Ахмад Настан, Лувсангийн Пүрвцэрэн, Аргалан сумын Ахмад Настан, Дамдан сүрэнгийн Бямбням, Эрдэнэ санд сумын Ахмад Настан, Бадарчингийн Мэдэхүй, Мөнгөр морьт сумын Ахмад Настан, Чойжамцын Оюун цэцэг, Зумод сумын Ахмад Настан, Лувсан Зэвгийн Содом Даржаа, Зумод сумын Ахмад Настан, Будын Гэрэлмаа нарыг аймгийн хөдөлмөрч Манлаа Ахмадаар шалгаруулжээ. Уртутаанаас хайдухтай сэтгэл хангалуун 44 жил Бадарчин өвгтэй ажиллаа. 44 жил ажиллаад 25 жил надад цэргийн албан цэргийн албаас нь тэрнээс хойш хугацаанд өндөр насны товсон зөв Улаанбаатар хоёрын хооронд зочиг тээврийн үйлчилгээнд 10 жил ажиллаа. Энэ хугацаанд аймгийн хөдөлмөрөөр залуу шалгарсан иргэдийг залуучуудад бол өөрийн сурталчилгааг бол Баян Жаргалан болгон сургууль Зоомод Мөнгөн морьт Эрдэнэ санд цэргийн албан газар ажиллаж байгаа Камаштан сургууль эрийн даачилгаа тэгээд одоо төдийн даачилгаа тийм юмнууд дараа 5-7 удаа тэмдэглэж байгаа ажиллаж байсан. Тэр одоо Зүүн Баян Эрдэнэт тэрэн анги байгууллагад ажиллаж байгаа. 0.6 дугаар тэтгэвртэй гарлаа. Тэгээд Баян Жаргалан сумын яриад сүүлийн 10 жил одоо зорчиг тээврийн үйлчлэгэнд асал авааргүй явж аслууманда ганц тээвэрчин төлтөнд дүүдэг явж чадаад нэг залуучуудад мандайлан ажиллаа. Ингээд Ахмад баярын өдрийг тохиолдуулаад нийт ахмадуудаа баярын мэндийг хүргэж хэрүүлэн сайн сайхан Уртутаа надлаг бичнэрээ. Би улсад 43 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд эзэмшсэн мэрэгчлэрээ улс их орондоо сайн боловсон хүчин болох гэж зүтгэсэн. Одоо ямар л ажлыг бүтээж босгох гин тэр болгоныг одоо олон төрлийн ажил хийсэн. Тэрний маань үнд өнөөдөр одоо бүтээлч Ахмад Мамтай гэсэн энэ шагналыг авсандаа баяртай байна. Тэгээ ахмадуудаа бүгдээрэнд нь баярын мэнд төргий. Урт насалж удаан жаргаж үр хүүхдүүдтэй одоо их нэмэр хандив болж улс их орондоо их тусдын болж байгаарэ гэж хүсье. Тэр бас яг 100 сумандаа 20 жил ажилласан байх хэрэгтэй гэсэн шүү дээ. Та яг ямар ажил хийв бэ? Би 1977 онд Москва хотын Филхановын нэрэмжит эдийн засгийн академиг төгсөөд тэгээд Төв аймагт одоо хуваарлаг цагийн яамны тамилтаар хуваарлагдж ирсэн. Ингээд 43 дахь жилдээ ороод ажиллаж байна. Зуумодод 43 дахь жилдээ ажиллаж байна. Муу аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндэт тэмдгээр 2 ахмад, хүндэт жуухаар 3 ахмад, аймгийн засаг даргын хүндэт тэмдгээр 2 ахмад, хүндэт жуухаар 1 ахмад, Монголын ахмадын холбооны хүндэт тэмдгээр 4 ахмад, аймгийн ахмадын хорооны ахмадын алдар хүндэт тэмдгээр 2 ахмад шагнагдлаа. Дөрөвдүгээр багийн ахмад настан нэргүй таныг хүндэт нурж байна. 1990 онд Нүцгэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблей